Амьдрал юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго гэгээлэг сайхан бүхнийг үзэгчдээг хүргэх, хэн нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан бэлэглэх зорилготой билээ. Энэ ч утгаараа ээлжит нэвтрүүлгийнхаа дугаараар Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн олдмол харааны бэрхшээлтэй мандах ихчээгээ уран оролцуулахаар түүний амьдардаг Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хороог зорьсон юм а. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, Төв соёл урлагийн төрөлцөн сувгээс ээж телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооноос хүрч байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын эрхэм хүндтэй зочдоор Сонгон хайрхан дүүргийн ард иргэдийн төлөөлөл, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарын төлөөлөл өргөдөө оролцоод байна. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго нийгмийн бүхий л сайн сайхан зүйлийг үзэгч түмэндээ өргөн барихын чицүү хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа өнөөдрийн хүн чанар нэвтрүүлгээрээ Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хороог бид бүхэн зориод ирсэн байгаа. Тэгээд та бүхэн маань 27 дугаар хорооно хийж хэрэгжүүлж буй ажлыг үзэгч түмэндээ хуваалцсан бас бидний одоо хэн нэгнийгээ баярлуулах, сэтгэлийн дэм хайрлах энэ үйл ажиллагаанд оролцсноо гэж бас та бүхнээсээ хүсэж байна. Би бол тус хорооны нийгмийн ажилтан Ганчим гэдэг хүн байна. Манай хороо бол нийт 169 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Үүнээс бол өнөөдөр бол хүн чанар нэвтрүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн Загцурангийн мандах гэдэг хүнийг бол төлөөлөж оролцуулж байна. Энэ хүн маань бол даан бол хоёулаа хүү Болдбаатарынхаа хамт амьдардаг. Одоогоор бол Түрээсийн байранд бол амьдарч байгаа. Энэ хүний хувьд бол хорооны зүгээс болон дүүрэг нийслэлийн зүгээс бол яг хууль журмын дагуу төсөл хөтөлбөр юу байдаг бүгдэнд нь хамруулж ажиллаж байгаа. Тус хүн маань бол өөрөө ажиллаж бол хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрөө үзэхгүйгээр дуу бүжиг өөрөө сонирхож өөрийнхөө бас бие даасан CD-г бас гаргасан. Энд туслах дэмжлэлтгийг үзүүлж Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас 200,000 төгрөгийн бас тусламж үзүүлсэн байгаа. Манай хороо бол яг нутаг дэвсгэрийн хувьд бол харьцангуй бас бага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол туслах хөтөлбөрийг бол хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бол хөгжлийн бэрхшээлтэйгийн улсуудыг бол төслөх хөтөлбөрт бол нэлээд түлхүү хэрэгжүүлдэг. Халамжийнхаа ажилтнтай хамтраад хөдөлмөр халамж үйлчилгээний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр гэхэд 2018 онд гэхэд 2 иргэнийг бол хамруулан ажиллаж байгаа. Бас дээрээс нь бол дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё гэсэн бас төсөл хэрэгждэг. Түүнд бол хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд бол хамрагдаж ажилладаг. Юуны 2018 оны байдлаар бол 2 гэрийг бол өргөдөлгөөсөн эцэг Төмөрбаатар зорилт төрхийн нэг өрөх болох Яндамгийн урт насан гэдэг айлд бол бас өгөөд бас дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. За тэгэлгүй яхаа тэгэхээр Монгол улсын хэмжээнд нэлээдгүй бас олон хүн амыг эзэлдэг Сонгон хайрхан дүүргийн маань 27 дугаар хороо ард иргэдийн төлөө олон ажлуудыг хийж хэрэгжүүлдэг гэж бас үзэгч та бүхэн мэдэж авсан байхаа гэж бодож байна. Тэгээд яг энэ цаг мөчид бас 27 дугаар хороонд амьдран 30 жил амьдран сууж байгаа манай мандах эгч манаас өөрийгөө танилцуулна уу гэж бас хүсэж байна. Юуны өмнө телевиз үзэж байгаа үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе сайн сайхан хүсье. Энэ хүн чанар нэвтрүүлэгт би орж байгаа сансар телевиз бол энэ 27 дугаар хороо хүмүүстээс энэ өмнө бас баяр талархснаа хэлье. Намайг мад гэдэг би хүүтэйг хоёул амьдардаг. Энэ Сонгон хайрхан дүүргийн хороонд би 30-40 жил насаараа л баг амьдарч байна. Би 2008 онд би өвчний олноос 2 нүд маань харааг болсон. Тэгээд дэмжлэг байхгүй. Би санаа унахгүй тэгээд хөдөлмөр чадвар нэгэнд алдсан 100% алдсан ч гэсэн би ажил бол олдохгүйгээ би мэдээд би зөвхөр суух хооронд би гэртээ
би яасан өөрөө нэг ятгад тоглож сурж байна. Гитар өөрөө багасаа би тоглож гитар тоглож байна. Тэгээд нэг дуу дуулъя гэж бодоод би 2010 оноос эхлээд би нэг уран бүтээл хийе гэж бодоод би нэг 2-3 дуу CD гаргасан. Тэгээ энэ дууны CD-г гаргахад надад дүүргийн дарга, сонгойрхон дүүргийн дарга нараа маань тусалсан. Хороод манаас тусалсан. Олны хүчээр би их явж байна. Тэгээд бас сая панорам хүнтэй юм билээ би. Өвчин зүүн сургуулийн багш Отгон Туяа олон хэдийн Улаанбаатар жолын хэдийн хөгжимчд хүүхдүүд надад панорамуудыг маань хийж өгсөн. Тэгээ би бас дуулах явахгүй би сонирхолтой. Тэг ингээд зүгээр сууж хахаар би ингээд бас өөрийгөө ингээд бас дуулж өөрийгөө стресс хадраа бас нэг бас хараагүй ч бохомдолтой байд юм билээ хараад тааш хараагүйсэн. Тэгээ ингээд амьдрахад би тэмцэж явна да. Тэгээ олны хүчээр би олон 10 жил бид 42 төгсөн ангийн хамт олнод тусалж байна. Энэ олон хүмүүсийн туцасны хүчээр би хойдгийн CD-г мэдээ дуумд бас олон панорамууд их нарийн хүмүүсийн хүч аюух орсон. Би энэ хүмүүст бас баяр таларснаа би хэлье гэж бодож байна. Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүс мэдээж нэлээдгүй хүндрэл бэрхшээлүүд тулгардаг. Та манаас тэдгээр төлөөлөл үзэгчтэй бас ийм зовлон бэрхшээл байна шүү. Удирдлагуудад ялангуяа шийдвэрлэх түвшний хүмүүс хандаж үг хэлэхгүй юу? Одоо төрөлхийн хараагүй олон харааны бэрхшээлтэй бол маш ялгаатай байлээ. Би чинь анханасаа л хараатай байж байгаа нь харахгүй орчин төсөөгөө гэрэлтэй орчин төсөн болохоор анх бол хэцүү байсан л да. Гараа явж чадахгүй. Тэгээд одоо нэг кирилл үсэг бичдэг гэсэн бариад үсгээ мэдэхгүй. Гэхдээ ер нь хөцөө байсан л да. Тэгээ одоо ер нь тэгэл хараатаж хараагүй юм шиг тэгээд хэмжиж л амьдарч байна. Хүний дор орохгүй юм шиг л амьдарч л явна да. Тэгээ бол яг цаашдаа бол би зүгээр суухын оронд би бас нэг Ямаха хөгжим тоглоё гэж боддتي. Ямаха хөгжимтэй бол би бас нэг хөгжим тоглоод бас нэг энэ хороонд бас нэг бүжгийн аймаа явуулаад тийм ээ. Өндөр настан ийм гэрт байгаа хүмүүстэй тоглоод нэг бүжээр явуулаад нэг тийм клуб байгаад гэж бодож боддتي. Тэгээ бас хөгжим бас сангуудаар бас жоохон болохгүй л байна. Хөгжимтэй бол би нэг тийм л юм бодож явдаг хүнтэй. За тэгэлгүй яхаа тэгэхээр өөрийнхөө энэ хэлж ирдгүү хийсч ирсэн энэ гайтай зовлонтой өвчнг даван туулж яваа бас мандах ихчтэй үнэхээр их бахархаж байна. Тэгээ таны ярьснаар л олонний хүч оломгүй далаа гэж олон сайхан хүмүүсийн хороо дүүргийн маань ажилчдын ах トゥ найз нөхдийн ангийн хамт олонний хүчтийн бас хүчтэмээр өнөөдөр бас мандах ихч маань ийм одоо бас өөдрөг явнаа мэдээж энэ аюул туушныг даван туулна гэдэг бол тийм одоо амархан ажил биш. Тэгэхээр бас танаараа бахархаж байна. Тэгээ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэн 27 дугаар хорооны иргэн мандах ихчд маань туслаарай. Энэ хүний хүсэл мөрөөдөл бол мэдээж хязгааргүй. Гэсэн эдээч яг энэ цаг мөчид Ямаха хөгжимтэй болох юмсан, гитар хөгжимтэй болох юмсан гэсэн бодолтой байна. Хэдийгээр хороо дүүрэг ах トゥ хамаатан садан одоо тусалж байгаа ч гэсэн гэр бүлийн хүмүүс нь бас чадваргүй байгаа, ганц хүүтэй амьдарч байгаа хүнээс одоо төрөлхийн сэтгцийн бас өвчтөнтэй тэгээд хүн одоо хэдийгээр 37 настай хэдийч бас мэдээж ээжтэй тэдийлэн тосолж чаддаггүй та бүхэн бас мэдэж авах зүйтэй хаа гэж бодож байна. Мэдээж энэ олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр төр засаг тийм ээ шийдвэрлэх түвшний хүмүүсийн тусламжтайгаар түрээсийн байранд орсон ч гэсэн түрээсийн байраа төлөх одоо тэр мөнгө нь хараахан бас хүрэлцэхгүй байгаа чадан ядаа амьдарч байгаа энэ сайхан гэгээлэг ихчд маань та бүхэн туслаарай гэж би зөвхөн бас уриалж байна. Тэгээд 20 дугаар хороон дээр өнөөдөр энэ сайхан халуун дулаан хүлээн авч биднийг өгтөж байгаа та бүхэндээ баярлаж байна. Тэгээд манай зохион байгуулагч Оюн гэрэл манаас хороо дүүргийнхаа талаараас үзэгчтэй хуваалцах гэж бодож байна. Манай ороод нутаг засгийн хэмжээр бага 7029 хүн амтай 1700 өрхтөө ийм хороо байгаа. Албаа агчдын хувьд бол засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, 6 хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, халамжийн ажилтан, усын бүтгэлийн ажилтан гэсэн цагдаа, олон нийтийн цагдаа гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аль болох дээд газраас ирж байгаа шийдвэрийн дагуу хууль тогтоомжтой нийцүүлэн хүмүүсийг аль болох тэтгэмж хөнгөлөлт юунд хамруулахыг хичээж ажилтгаа. Хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго хэнийг нэгэ баярлал сэтгэлийн дэм хайрладаг. Өнөөдөр сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооны аж ахуйн нэгжүүдээс өгье гэвэл ганцаасаа гэж хүнсний бүтээгдэхүүн
тодорхой хэмжээний мөнгөний тэмдгээс үзүүлсэн байнамаа. Тэгээд үзэгчтэй бас энэ халуун дулаан сайхан мөчийг утгагүй хүрэх болно. Хүнээ хайрлаж чадвэ хүн чанараа дэж явъя. Амьдрал өөрөө ирэнтэй, бараантай, жаргал зовлон ээлжилдэг хорвоо. Мандах их залуу сайхан наснда улсын их дэлгүүр, 64-р дэлгүүр, 32-р дэлгүүрүүдэд ахлах нэрвийн ажлыг хариуцлагатай хийж явсан нэгэн. Хэлж ирдгүй гайдаарч автобусын аваарт орж одоогоос 11 жилийн өмнө олдмол харааны бэрхшээлтэй болж хоёр нүд нь огт харахгүйгээр барахгүй сэтгцийн өвчтэй ганцгүйгээ асар дэрдүүн давхар дарамт нилээдгүй тулгарч түүнийгээ даван туулахын тулд бүхий л чадах зүйлээ хийн. Уран бүтээлээрээ үзэгч түмтэйгээ уулзахын тулд CD-гээ хүртэл аргуулад амжжээ. Хүсэл мөрөөдлийнхаа төлөө ийхүү уйггүй зүтгэж яваа түүнийг харахтаа бахархах сэтгэл төрснийг нуух юм. Нэвтрүүлгийн зочин мандах эгчт минь туслахыг хүсвэл хүн чанар нэвтрүүлэгтэй холбогдоорой. Хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэж явъя. Эрхэм үзэгчдээ Төв соёл урлагийн төрөлцөн сувг SCH телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлэг үзэгч та бүхэнд сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооноос үргэлжлэн хүрсээр байна. Яг энэ цаг мөчид өнөөдрийн нэвтрүүлгийн хүнтэй зочин болох 27 дугаар хорооны иргэн мандах эгчтэй сэтгэлийн дэм хайрлахаар бид бүхэн цуглаад байна. Яг энэ цаг мөчид 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын ийм гоё үзэгсэлэнтэй бүсгүйчүүд октод маань хүрэлцэн ирээд байна. Та нартай энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр үгийг гэвэл ганцаасаа гэж ийм сайхан өөрт байгаа чадах зүйлээрээ бусдад туслана гэдэг бол үнэхээр агуу зүйл. Тэгэхээр энэхүү аж ахуйн нэгж байгууллагуудын маань ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай гэж хүсэн өрөөж байна. Та бүхэн маань төлөөлөд бас сайхан урмын үгийг үзэгч төмтэйгээ хуваалцсан уу гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. Энэ хүнд маань болохоор тусгаараад нийт болохоор 28 байгууллага ирсэн байгаа. Энд маань ерөнхийдөө байгууллагын төлөөлөл болсон хүмүүс маань ирсэн байгаа. Би бол энэ 27 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг АМОС эмийн сангийн эрхлэгч байна. Өөр гэх юм бол одоо нөгөө дүүлиус ачуут 27 дугаар хороонд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгжүүд болохоор туслалцаа ерөнхийдөө өгсөн байгаа. За тэлгүй яг та нартай дахин баярлалаа. Тэгээд мандах эгчээ маань хувьд сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хороонд хүүгийнхаа хамтас амьдардаг. Тэгээ мэдээж хэрэг өнөөдөр харааны бэрхшээлтэй тийм ээ. Тэгэхээр та бүхэн манаас мэдээж нийгмийн энэ хэцүү цаг үед ийм сэтгэл гаргаж байгаад бас дахин талархаж байна. Цаашдаа ч гэсэн манай мандах эгч маань бас яг энэ цаг мөчид бас үзэгч төмнөө мөн сонгон хайрхан дүүргийнхаа ард эргэж шийдвэрлэх төвшний хүмүүсийг бас уриалж халуун дулаан сайхан үг хэлэх байхаа гэж бодож байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт надад тусалж байгаа энэ бүх хамт олондоо би маш их баярлж байна. Та нартай ажилтан сайн сах бүхний хүсээвэр ажилтны амжилт хүсье. За энэ хүн чанар нэвтрүүлэгт оролцож байгаа бас хорооны иргэн загцрынгийн мандахад одоо бас хорооны 28 аж ахуйн нэгж бол хамт туслалцаа үзүүлсэн байгаа. Тэдний төлөөлөл болсон 6 аж ахуйн нэгж маань ирж одоо ямар ч бус аж ахуйн нэгжүүдэд төлөөлж одоо хандвийнхаа тусламж дэмжлэгийг гардуулах гэж байна. Бараанта амьдралыг бартаад замыг туулахдаа ихэлгүй сайхан сэтгэлээ би бинэ түшиж амьдрий зовлон жаргалдаа чадах зориг төвчээр бидэнд би саруул ухаанаар бие чимэх сайхан сэтгэл бидэнд би Zorun cengidir hayr Zürleşmeyi sakın setilindin
хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дээрж явъя хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дээрж явъя Үлийн ширгэж аргадаг Үлэмжингийн нарандаа мөргий Урам хайрлсан үгэн бэлгэлээ Училж бас нэгнээ хайрлаа Амьдрах сайхан Азтай төрсөн хүмүүн заяагаа Ухааны саруудаар тэтгэж амьдраарай Сайн сайхан үгийг амаараа тарж явбал альва ажил үс бүтдэгэ гэдэг хүн чанар нэвтрүүлгийн хамт олон хин нэгнийг буруутгах гэсэнгүй. Нэвтрүүлгийн зарчим бидэнд хандан хүнсний толгойд хамрагдаж чадахгүй байгаагаа дуулгахад тус хорооны нийгмийн ажилтан ганчимэг хаанаар хэцүүхэн юмдаа халамжийн мөнгө, өрөвгүй мөнгө авчихдаг учраас дөрөв журамд нийцдэггүй маа гэх юм. Угтаа бол энэ хоёр хоёулаа нийлээд 380 мянган төгрөг авдаг өрх юм а. Нийгмийн тогтолцоог бид буруу гэж шүүмжлэхээс илүүтэйгээр хоёр нийтэнд хорвоог харахгүй болсон сэтгцийн өвчтэй 37 настай залуу хоёр хүнсний толгой хамруулахад тийм хэцүүхэн байгааг харахтаа сэтгэл хямраад бухимдах сэтгэл төрснийг нуух юм. Үзэгч та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгааж энэхүү гэр бүл туслаарай. Өдөр бүр өөртөө тэн алах амьдрах итгэлээгээ гомдож яваад тэр хүмүүс алг зүрхэнд нэтгэн бадрааж хүн чанараар гойж амьдцгаая сайн бацгаана хэрхэн хүндэт сонгон харамжуудаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өөдөөд нь уламжлан хүргэж байна. Баярлалаа. Намайг нэвтрүүлж оруулсан баярлалаа. Би эдний харааны бэрхшээлтэй ч гэсэн бас олон түмэнд өөрийнхөө дууг зориулж бодож байна. Хүн чанар нэвтрүүлэг өндөрлөгт өгч байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид бол Сонгон хайрхан дүүргийн 27 дугаар хорооны ард иргэдийн төлөөлөл манай мантлагч манаас өргөдөө оролцсон. Мөн 27 дугаар хорооны зохион байгуулагч нийгмийн ажилтнууд бас өргөдөө оролцсон. Өнөөдрийн нэвтрүүлэг сэтгэлийн дэм хайрлж баяр дээр баяр нэмж шинэ үе продакшны жүжигчин хөтлөгч Заяа манаас бид бүхэнтэй хамтдаа нэвтрүүлгийг бас хөтлөж байна. Тэгээ өнөөдөр бид бүхэн инээдгээр баяр цэнгэлээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөж байна. Учир нь мантлагчийн бас бяцхан тоглолтыг бас үзэж сонирхлоо. Өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан өглөөний гудамж гэдэг энэхүү сайхан үйл ажиллагаанд бид бүхэн шинэхэн өглөөг бас нэвтрүүлгээ өндөрлөх гэж байгаадаа баяртай байна. Тэгээд бүтэн 2 өдрийн турш хамтдаа өглөөний нар мандахаас өчийн бүрий болтол хамтдаа байсан та нартаа баярлалаа. Тэгээд өнөөдрийнхээ үйл ажиллагаас дүгнэж ярина уу гэж бас хүсэж байна. За хүн чанар нэвтрүүлэг манай хороог сонгоо оролцуулсан баярлалаа. Мөн одоо манай хорооны 169 хөглийн бэрхшээлтэй иргэнээс одоо нэг хөглийн бэрхшээлтэй иргэнийг сонгож одоо энэ нэвтрүүлэгт оролцуулсан одоо хорооны зүгээс болон засаг даргын зүгээс баярлалаа гэдгийг хэлье. За өнөөдөр бас үнэхээр юм бас хөдөлмөрч өдөр боллоо гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас өглөөний гудамж нэртэй ийм аяныг өрнүүлж байгаа юм байна. Өглөө 6 цаг 30 минутанд бид бүхэн яг энэ үйл ажиллагаатай зэрэгцээд ирсэн. Одоо өдрийн 3 цаг болж байна. Үйл ажиллагаа маш сайхан явж байна. Иргэд маань аж ахуй нэгж болон одоо үйлдвэр үйлчилгээ явуулдаг газрууд энэ яг цэгт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Үнэхээр бас босод дүүргүүдтэй бас жишээ болсон иймэрхүү үлгэр дуурайлалтай ажлуудыг
цаашдаа зохион байгуулах байхаа гэж бас бодож байна. Манай хорооны иргэн мандахч маань жоохон ч гэсэн нэг өдрийг бас сайхан хөвжөлтөй өнгөрөөсөн баг гэж бодож байна. Тэгээд мандахчтай эрүүл их сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За хүн чанар нэвтрүүлэг маань манай хороон дээр 2 өдөр зочилсонд маш их баярлаж байна. Одоо нэвтрүүлгийнхаа хамт олон бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. За намайг энэ нэвтрүүлэгт оролцсон сансар телевизийн хүн чанар нэвтрүүлгийн сэтгүүлч Алтан Туяа бас сонгойрон дээр 27 хорооны хамт олонд маш их баярлалаа. Тэгээ над тусалсан албан газруудын миний дууг сонирхсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Сайн сайхан хүсье тааштай. За баярлалаа. Тэгэхээр олонний өвч оломгүй далаа гэж олон сайхан хүмүүс өнөөдрийн нэвтрүүлэгтээс урагдаа оролцлоо. Тэгээд хамгийн одоо мэдээж эхнээс нь үзээгүй үзэгчтэй хандаж манай мандахчийн маань хувьд бас хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ амьдардаг. Өнөөдөр бас өнөөгийн Монголын нийгмийн амьдрал ямар байгаа вэ? Яг энэ цаг мөчид манай мандахчид туслахыг хүссэн ард иргэд таньдаг одоо хамт ажиллаж байсан их дэлгүүрийн 64 дугаар дэлгүүрийн 32 дугаар дэлгүүрийн хамт олон байвал манай жаргалагчтай 27 дугаар хороон дээр ирж уулзаж 27 дугаар хорооны засаг дарга нийгмийн ажилтнтай уулзаж манай мандахчд минь туслаарай. Мандахч маань нөлөөдгөө олон хүсэл мөрөөдөлтэй хэдий ч Ямаха хөгжим өөртөө одоо бас авах сонирхолтой, гитар авах сонирхолтой ийм одоо бас хүсэлтэй байгаа шүү. Магадгүй та бүхэн маань Ямаха хөгжим, гитарын бас тусламж үзүүлмээр бол манай мандахчтай холбогдоорой. Мөн хүн чанар нэвтрүүлэгтэй бас холбогдоорой. Тэгээд мандахч маань хэдийгээр харааны бэрхшээлтэй ч гэсэн өнөөдөр бас энэ амьдралын төлөө тэмцэж, дуу хуураа үзэгчтэй хуваалцаж, хүмүүсээс зүгээр суухгүй өөрийнхөө уран бүтээлээр дамжуулж өчүүхэн тусыг хүсэж байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. Тэгээд та бүхнийг бас уриалж байна. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээж аргаж байна. Иргэн ууслаа түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөөлгий. Амьдрах сайхан, амьдрал бүр сайхан. Азтай төрсөн хүмүүс заяагаа ухааны саруудаар тэтгэж амьдраарай.